Сүлхрийн гурил боловсруулах арга. Говийн бүс нутгийн хүмүүс хоол ундандаа олон янзаар хэрэглэж ирсэн зэрлэг амууны төрөл бол сүлхар эсвэл сүлхэр билээ. Энэ нь говийн элсэрхийг хөрсөн дургадаг нэг настай өвслөг урга бол. Үзүүр тийчээ нарийсаж өргөс болсон шугамн зэв хэлбэрт навчтай. Цэцгэлснээс хойш хатуурч өргөстэй болно. Хавтгай 100 дүүртэй байдаг. Бороо хуртай үед сайн ургаж бороогүй бол намхан ургахаас гадна үрн боловсродгүй. Өвөл бүхлээрээ хагдран очиж хамхуудын нэгэн адил салхинд дугдан хотхор гуужалгаар бөөгнөрдөг байна. Сүлхар эсвэл сүлхрийг намар үр идэн унахаас өмнө түүж хэд хоног хатаагаад идэн хатаж гүйцэмэгцээ тусгайлан зассан дэвсгэр дээр зулж иш өргөс зэргээс нь саваагаар савж салгаад зөөлөн салхинд самарч хийсгэн цэвэрлэнэ. Үрийг тээремдэн гурил хийх эсвэл нүдэж зарам болгоод будаа маягтайгаар идэж болно. Үр нь уурэг тослог ихтэй олон төрлийн амин хүчил агуулдаг. Хальстай үрийн химийн бүрэлдэхүүнд протеин 2125, эслэг 3.4% байдаг. Сүлхар эсвэл сүлхрийг монголчууд эрт үеэс цай хийцлэх, гурил хийж хүнсэнтэй хэрэглэх зэргээр ажиглаж ирсэн. Ардын эмнэлэгт цус төлжүүлж ядаргаа тайлах, элэгний үйл ажиллагааг сайжруулан бөөрийн халууныг ангаах үйлчилгээтэй гэж үздэг. Сүлхарын гурил боловсруулах аргыг Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бие тус өвийн үндэсний бүртгэлийн уламжлалт арга ухаан айд савд бүрдгсэн байдаг.